За тажиг юм аа хоёр. Үгүй. Дараг үз. Хоёр нэг хитэн гişүү түүгээд ирэж. За тийм. Чи зоологийн жинхэнэ найз нь уу? Тийм яасан. Би бас эдрийн жинхэнэ найз нь шүү дээ. Энийг хоёр юм. Гişүү түүгээд ирэхээр тэнцээ тэрвэрлдээ үнсэлцээ зогсчдгийг. Тэгэл хоол унд хийж хог шороо цэвэрлэх болохоор би ажилтаа төрсөн миний буруу юм хааш. Чи хүнтэй суугатаа ажилсаг хүнтэй суугараа заяа. Чи ажилгүй нутаа суучвал үүдээ үдэж үсээ зуулгаа шүү. Гэтэ манай идрэж сайн залуу шүү. Худлаа шүү. Шаал худлаа. Наад идрээ чинь шүү дээ тий. Зодоон цохоо ихтэй сайн болохоос хоол хийхэд бол би багшлан дөө наадханд чинь. Чи ямар хоолнд дуртай вэ? Цайм. Миний хамгийн сайн хийж чаддаг бол шүү дээ. Монголдо бүр номер 1 хийнэ гэж. Тэгвэл дараа надад гоё цайм хийж өгөөрэй за. Дандаа хийж өгсөн ч болно шүү дээ. Анх идрээ золоо хоёр үерхдэг байхгүй юу? Тэрөөсөө салдаг байлаа шүү дээ. Байнгын тэрвэрлдэл үнстэл ингээл байгаа л. Ястай ядаргаатай. Хоолоо ч хийж идэхгүй заяа. Тэгэл би ороод ингээ өрөвдөөл хөрөх юм. Хоёр найз маань дурлсан. Тэгээд би юунаас салж ахсаж чадахгүй байгаа юм байна. Хоолыг хүртэл хийж өгдөг байлаа шүү дээ. Тэгсэн яасан? Золоо миний хоолнд дурлцсан. Тэр нь явсаар гад яасан? Золоо надад дурлж байгаа юм чинь бүр. Нэг өдөр надад ингэж хэлсэн шүү дээ. Билгүүнээ чи байхгүйсэн бол би яах байсан юм бэ? Мэдэхгүй. Чи энэ хорвоо ертөнцийн хамгийн сайхан хоол хийдэг шүү. Би чиний хоолнд дурлсан гэл. Над руу нэг сонин хараал төхөөл ирэнгүүд нь би айж байгаа юм чинь. Яана би найзынхаа амьдралд гай болчихгүй дээ. Ингээд найзын маань найз охин надад дурлцлаа гэж үгэл. Санаа зовол тэгэл би тэр өдрөөс хоол хийж өгөө болсон шүү дээ. Золоо юу? Тий, золоо. Халуух юм байна. Сайн чанаагүй шүү дээ. Чанчаал та. Ус байхгүй. Усандаа яваал ирээч. Би дандаа усанд явах нь юу идэх юм. Чи яваад ирэх юм уу? Яаж юм ихтэй болсон. Тэр байж чи яах вэ? Залаа, найз нь юм асууч хөө. Хай. Бид хэстэ. Хайд осон дээ. Хөө. Чи сууж за. Чи чинь дээ найз тань.